Улаанбаатарт 13 цаг 10 минут. Эргэх 4 цаг. Энэ нэвтрүүлгээрээ Өвөрхангай аймаг дахь манай сурвалжлагч зохиолч Наранхүүгийн Пүрэвийн бичсэн эрэлчин найрууллыг хүргэхээр зэглээ. Гэрэл зурагчин том дурантай аппаратан үрээд машин цугтаа. Тэнгэр ямар гүн цэнхэр байна гэж дуугалдан байгаагаа үл анзааран инэвсгэлнэ. Туулах чадвартай машин унаж хажуудаа нь дуудаж ирээд авсантай адил холын дурантай камер барьсан зурагчин замд инхүү баяр хөөртэй гарлаа. Энэ бол Монголын гэрэл зургийн холбооны шагналт зурагчин Сэрэнингийн Чимбат. Зурагчнэр дуранд багтах амтад сэдвэн бодолдон баяжуулан дүрсжүүлж амилсан дүрс бүхэн шар хийх зураг авалтыг сэтгэлдийн буулган гүн бодолд автан нам гүмд шигтгэн уран бүтээлийн сэрлэлээр ассныхаа түүний сэтгэлд хурцнаар сүүдэр бас сүүдэр хурцнаар ан амтны соргог чанар салхины чиг өнгөц ба нуулч яг хизээ дуранд өртөх төдийд дарах хурд орон зай мэдрэмж эргэлтэн. Арагэрт юу болж байна? Тэд миний төлөө санаан зовж тэдэндээ би үйлэгдэж байгаа гэх мэт санаа зовлтоор үл төвшүүлнэ. Дүрсийг дуранд оруутавах эсвэл дүрсгүй хоцрох эрсдлээс гарахын тооцоо бодсоор яг халуун цэг дээр нэртэл тэнгэр бүрхэж хизээ тогтхон тодорхойгүй азарган бороо асгархан тэрэ. Сүүлийн хэдэн 7 хоногийн турш Янгэр түүнийг ангуучлагч цоохор ирвсийн зураг авах аянд бэлтгэн мөнгө төгрөг унаа машин аппарат хэрэгсэл идэж уухан хүртэл нэг дор хийж ажиллаан төлөвлөсөн ингэж талаар болохыг төсөөлөөгүй. Үнэн дээр зураг авах гэж гаргасан эрсдэл зарлаа эргэж нөхнөө гэдэг тунч бүрхэг. Аратан амтны зураг авна гэдэг маш их гарц гаргаж бүтдэг ажил. Бүгдийг бэлтгээд нягтлан шалгаад ирүүтэн байгаль. Чи намайг барахгүй штэ. Би шинжлэх ухаан шин технологиос хамаагүй өөр зүйлээ гэж ам асуун уйланлаа. Гэрэл зурагчин байгалийн бэрхшээлийн өмнө нугархааргүй бэлтгэлийн хангасан ч халуун говьд ингэж олон хоног үргэлжилсэн бороо цутгана гэж санссангүй. Тэрээр энэ их бороонд машиндан туглахаас аргагүй төрлөө. Зургийн салбар уулс сэрүүхэн говь атлаан ханган араншинтай байгаль дэлхийдэн гомдлон гаргаж харааж цулдсангүй хэрэглээгэн хэмнэх айдас төвшөргүй амгалан байхыг эрхэн болголоо. Нүдэн хаг санаад гүн бодолд автлаа. Анх яаж зурагчин болсон түүхэн дурсан нар гарахыг хүлээн. 50 мм-ийн дуранд харагдах дүрсээ аваад хальснаас цаасанд буулгах шатраалсан гар ажиллагаатай хятад аппарат аав нь 7 дугаар ангийн сурагч Чимбатад авч өгснөөр зурагчин болох зам эхэлсэн. Фокусан алхаагаараа тохируулдаг шар гэрлийн хосолсон тохиргоотой аппарат зураг авах ямар амархан юм бэ гэсэн гэнэн итгэлийг Чимбатад төрүүлж байж. Баян хонгорын шаргалжуутын амралтанд гэр бүлэрээ амарч байхдаа өвөөгийнхөө зургийг өөрийн санснаар авсандаа бөөн баяр. Чимбат аппаратан харанхуй өрөөнд гэрэл зохихоос хамгаалан нийтэл татах дамартаа муу бэхлэгдсэн хальс мултарч хоосон дарснаа мэдээд сэтгэлээр их унжээ. Энгийн хүнд юу ч биш юм шиг санагдах азгүй зураг авалтаа санах бүр зүрхэн шархирч үнэт зүйлээ алдсандаа одоо ч харамсна. Гэрэл зураг авна гэдэг хариуцлага юм аа гэдгийг тэр үед л сэтгэлдээ шархалж мэдэрсэн юм. Сэрэнингийн Чимбат Монголын фотомасруудын эгнээд багтсан улсын гэрэл зургийн холбооны шагналт зурагчин гэх алдар солонд хүрсэн. Гэлээч айл эрт гаргасан тэр алдаагаан өнөөдөр л гаргасан мэт харуулсан шогшрно. Гэрэл зураг хөгжил гэхээсээ илүү хувьсах чадвартай урлага. Анх дүрс авахыг гэрэл зураг гэдэг байсан бол одоо хийсвэрлэл, хэлэмж, сэтгэлгээ, авах камер гээд бүтцээрэн өндөр түвшинд хөгжлөө. Гэрэл зураг камерын чадал, техникийн үзүүлэлт, камер эзэмших мэдлийн түвшнээс халиад хувьсэл руу тэмүүлжээ.
Гэрэл зураг нэг тал нь амьдрал, нөгөө тал нь урлаг юм а. Хувингаар цутгах мэт асгарах бороонд гэрэл зурагчин амяан эрхэмлэн буцахын оронд тэнгэр онгойхыг төвчээртэй хүлээн өөрийгөө элдэг бодлоор зугаацуулна. Авах тал нь гэрэл, өгөх тал нь сүүдрээс бүтдэг гэрлийн хугарлын физик хугдхууныг монголчууд хэдийнээс гэрэл зураг гэж нэрлэдэг болсон бүү мэд. Орж ирсэн гэрэл дээр туссан дүрсийг дахин гэрэл дүртэхгүйгээр хадгалж дүрс тодруулах ба бэхжүүлэх шатлаар хадгалдаг хайрцгийг фотоаппарат гэж нэрлэнэ. Фотоаппарат гэдэг байгаа дүрс авагчийг үүрсэн залууг Чимбат гинэ. Ихэвчлэн сарвчтай малгай өмснө, малгайны сарвч нь тэр болдгоос тэгдэг биз. Малгайны сарвчаан шилэн хүзүүрийг нь дараад өмсчүн. Бийд чөлөөтэй хэлхийгэр өмд цамц өмснө нь өөрийг нь уламж бүдүүн хадуухан харагдуулна. Нүдний шил нь энэ залууд маягтай гоё зөхөх боловч бараг шил зүүдэг нь хийх ажилд нь саад болдог. Магадгүй тавьсан газраа мартаж гээдгээс болдог үзээ. Түүний бүтээсэн альбомууд фото сэтгүүл зүйн томоохон зайг нөхөж байгааг мэддгээс би Чимбаттай найзалдаг. Чимбат фото хөрөг, фото мэдээ, фото сурвалжлага, фото судалбар, фото түүх, аялал, баримт, цаг хугацааны дүр төрх, судлал, судлагдах, тэр дотроо хэл шаардахгүй орчуулагчгүйгээр уншдаг ном, альбомыг өнгө гэрлийн гайхамшигар зохиохдоо ихээхэн мэрэгшин гаршиж байна. Түүний явсан зургуудаас мэрэгжлийн ур чадвараас гадна уран сайхан хүнлэг энэрэнгүй чанар, үдсэн хүнд амралт болох өглөг мэдрэгддэг юм. Хинч анзаарахгүйгээр арилан удсан цаг хугацааг аргамжиж үлдэх мэдрэмж болоод авьяас Чимбатад заяачээ. Хэлгүй хүндэж дохио зангааны шаардлагагүй ойлгогдох зүйл нь гэрэл зураг байдаг юм. Чимбатын авсан өвлийн зургаас жавар, зуны зургаас хөлс, хаврын зургаас шуурга, магадгүй шороо, намрын зургуудаас навч шүүдэр мэдрэгдэнэ. Хөрөг гэдэг сэдвээр Чимбаттай би найзалдаг, ярилцдаг болохоор энэ хүнийг хэр хэмжээний уран бүтээлжийг мэдэх гэж хичээсэн юм. Миний архив ухаж, тоосны хажлаар өвдөж олсон баримтаа бодож, сэтгэж, зүдэрч бичдэг хөргийг Чимбат нүд цавчих агшинд чар хилээд л дарчихдаг. Амьсгал авах төдийхөн агшинд 1000 жилийн дараа бүр магадгүй 1000 дахин үн цэн нэмэгдэх хөргийг тэр авчихдаг. Зураг авах гэдэг чинь ямар амар хялбархан юм бэ гэж уулгaldмаар. Тэгтэл тийм биш ээ. Агшинг мэдрэх, алдахгүй дарах, хурд тохиргоо, байнгын бэлэн байдал, авхаалж самба энэ бүгдийг хүссэн хүн нэг дор эзэмшиж чадахгүй. Ийм л ур чадвар эзэмшихийг сайн зурагчнаас шаарддаг юм. Чимбатын багш нь Монголын нэртэй зурагчин фотомастер Баттулга. Багшийнхаа заасан эрдмийг өвлөн авч өөрийг нь төвлөрүүлэх ба тооцоолох хурдыг ажлын дадлага хэвшил болтол эзэмшиж чадсан гэж мэрэгжил нэгт нөхд нь түүнийг ярилцдаг юм. Үүн дээр гэрэл үл нэвтрүүлэгч хайрцаг буюу камер зэрэг техникийн үзүүлэлт тохиргооны зарчмын онлайн түвшинг онцгой эзэмшжээ. Зураг авалт зарим үед маш их төвчээр хүлээлт шаардна. Сайхан агшинг авч чадаагүйдээ сэтгэл гонсойх үеч гарна. Ур чадварын тухай асуухад камераа тултал эзэмших, кадра дүүртэл зохиомжлох ажиллагаа гэж Чимбат хариулсан юм. Гэрэл зурагчин гэж чухам хэнийг хэлээд байна гэсэн ойлголтыг Чимбатаас ингэж л ухаарсан. Гэрэл зураг ахуйгаас салаад бүтээл рүү хөгжиж байна. Баримтыг олоод бодит дүрсээр өгүүлэх, үннийг таниулах, өнгөрсөн түүхийн бичээст баримтыг нотлох шийдэл нь гэрэл зураг байдаг. Үнний баримт бол гэрэл зураг юм. Энэ баримтыг олох чин хүсэлтэд ноёлуулсан гэрэл зурагчин осгож байсан ч цөхрөхгүйгээр янгрын зургийг авахаар отолтод орлоо. Тэр нар гарахыг хүлээхэн болоод бороотод авахаар шийджээ. Гэтэл зургаан авч чадахгүй бол үннийг нотлох гэрчгүй унчин хоцорно гэсэн үг.
Янгрыг аваагүй бол богд уулагаад орчин тойрны сайхан байгальч дүрснээ буухгүй хоосон орон зайвалтна. Богд ууланд янгэр байдгаа гэсэн үлгэр үгэнд биш, янгэр байна гэсэн гэрэл зургийг харсан хүний сэтгэл хөдөлдөг юм. Сэтгэл зүрхэн дархлагдсан эрт цагийг илэрхийлэгч үг хэллэг нь бичиг үсэг мөн боловч гэрэл зурган баримт үгүй бол ном нөмөргүй уултай адилхан. Бороо тогтож яаж байгаа нэгв гэж уулга алдуулсан хүйтэн салхиллаа. Яг ийм агшинд сүрэг янгэр гараад ирлээ. Мөхөж байгаа амтныг гэрэл зурагт мөнхлөх сэргэн мандлын цагаагаар Чинбатын нойтон бороо хүйтэн салхинд сарцаж байсан цусыг гэсгэж хамаг биеийн халуу аргууллаа. Авлаа гэсэн тэмүүллийн хурд орон зайн саадыг даван гялс хийхэд соргог янгэрч дүүлэн дэгдэж ор мөргүй арилхан тэрэ. Түүнийг Чинбат мөрдөн хөөх сонирхол төрөөгүй. Камерт янгэр зурагчин гэн сэрэггүйгээр зорин ирсэн. Гэрэл гялс хийхэд амиан хамгаалan арилхан зогтож байгаа зураг үлдсэний ханамж байлаа. Гэрэл зургийн үнцэн хүнд хэцүү хөдөлмөрийн үр дүнд гарч ирдэг гэдгийг нүд хужирлагч хүмүүн та бид яахан мэдэх вүлээ. Элгэн их нутаг бүлээн шорооны үнцний төлөө цусаа дундартал улсаж цангаж сулдж ядарсан ч төвчээртэн ялагдаагүй Чинбат авсан зургийнхаа дор богд уулын янгэр гэсэн цөөхөн үсэг цогцлоолоо. Хүн төрлөختний дүүхийн гол нотлох баримтыг гэрэл зураг үүсгэд эртний арабын физикч, математикч, эмч, философч Ибн ал-Хайсам ал-Хазин аппаратын зохион бүтээх анхны шийдлийг гаргасан түүхтэй. Гэрэл зураг гэж нэг талдаа урлаг, нөгөө талдаа шинжлэх ухаан юм. Авсан зурагч нь сайн биш бол амьдрал чи ойртож чадаагүй байна гэж дэлхийд алдартай гэрэл зурагчин Magnum фото агентлагийг үүсгэн байгуулагч цэргийн гэрэл зургийн сурвалжлагч Роберт Копо хэлжээ. 1942 онд Фрэнк Лютер Моц фото сэтгүүл зүй хэмээх нэр томьёог анх гаргаж иржээ. Торгон агшин нөхцөл байдал үнэн бодит гэдэг 3 тулгуур зургийг гэрэл зургийн мэдээлэл гэж нэрлэдэг байна. Энэ мэдээллийг бүрдүүлэхэд төр, олон нийтийн байгууллага, хүмүүсийн тусалцаа маш чухал. Улсын гэрэл зургийн холбооны шагналт зурагч Срэнингийн Чинбатыг дотор хүний дотоод сэтгэл нь томруулдаг шилээрч олж харамгүй нарийн нандин зүйлийг нээж хардаг сэтгэлийн нүдтэй зурагчаан гэж фото зурагчид хэлдэг. Тэрээр фото зураг авахад баримжаалах чадвар, орон зайг дүүргэх, хязгаарлах мэдрэмж, гэрэл сүүдрийн зохицолд агшинг буулгах хурд энэ бүгдийг төгс эзэмшихийг хичээж яваа нэгэн. Гэрэл зургийг 100 жилийн дараа төрсөн хүнд өнгөрсөн үетэйг нь танилцахад нь тусалж өнөөдөр авдаг. Чинбат студидэн дурсамж фото гэдэг нэр өгсөн түүний өнөөдөр авсан зураг хожим 20-30 жилийн дараа юу гэж яригдахыг л хэлээд байгаа юм а. Өнгөрсөн түүхийг өв сан болгон үлдээх үйлстэн ботоор зузаарн байгээ. Энэ бүтээл нь ирээдүйг сэрт хийлгэх орчин нөхцөл болох нь эргэлзээгүй. Өөрөө өнөөдөр санаж сэтэж хийж бүтээлдээ баясан аж төрж байна. Энэ бол агва 3 цагийн хэлхээнд амьд явахын учир буюу Ирхэм сонсогчдаа эргэх цаг нэвтрүүлгээр Өөрхангай аймаг дахь Монголын радиогийн сурвалжлагч, зохиолч Наранхүүгийн бүрүүн бичсэн Эргэлчин радио найрууллыг сонслоо. Нэвтрүүлгийн редактор Батжаргал, найруулагч Баясгалан.